Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл төсөл үзүүлж байна. Дэлхийн стандартыг монголчууд эзэмшинэ. Холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нэгэмлэг Холбооны бүгд найрамдах Герман улсын Шанхбау Нордхаусен хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Монгол улсын Хасуу Мегаватт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хамтарсан Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл төсөл Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад хэрэгжиж байна. Уг төсөл нь Монгол улсын Гагнуурын мэргэжлийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Төслийн хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Харьяа Шагдрын отхон биелгийн нэрэмжит Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн Гагнуурын дадлагын төвийн техник тоног төхөөрөмжийг шинжлэх бөгөөд өнөөдөр Эрдэнэт цогцлбор дээд сургууль Гагнуурын дадлагын сургалтанд зориулж цахилгаан, хагас автомат, аргон гагнуур болон плазма зүсгэгч зэрэг 10 аппаратуудыг иж бүрэн сэлбэг хэрэгсний хамт Холбооны бүгд найрамдах Герман улсаас хүлээн авч байна. Бид Гагнуурын салбарт олж авсан олон жилийн туршлага мэдлэгээ Монгол улсад нэмэхийг хүсэж байна. Тиймээс Гагнуурын төрөл бүрийн технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг бид нийлүүлж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь Холбооны бүгд найрамдах Герман улсын Шанхбау Нордхаусен компанийн дэмжлэгтэйгээр нийлүүлэгдэж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь Герман улсын дэлхийд алдартай EWM брендинг чанартай орчин үеийн хамгийн дэвшилтэй технологиг багтааснаар давуу талтай учир тус сургуулийн сургалтын хөтөлбөрт цоошин дэвшилтийг авч ирж байна. Мөн Герман улсын Rhein-Ruhr Гагнуурын сургалт судалгааны төвийн дэмжлэгтэйгээр Гагнуурын дадлагын танхимын агааржуулалтыг бүрэн шийдэх цогц систем нийлүүлэгдэж байгаа нь хүүхдүүдийн сурах орчны хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг бүрэн хангах юм. Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн Гагнуурын төвийг нь олон улсын жишгт хүргэх тэр сургалтын хөтөлбөрүүдийг чанартай болгох энэ төсөлд одоо манай сургууль хамрагдж байгаад маш баяртай байна. Ингэснээр манай сургуулийн Гагнуурын төв олон улсад жишгт нийцсэн энэ сургалтыг явуулж Монголын гагнуурчдын ур чадрыг хөгжилд одоо хөв нэмрээ оруулна гэдэгт бат итгэлтэй байна. Төслийн хүрээнд мөн дээрх хоёр сургуулийн Гагнуурын багш нарыг ISO стандартын дагуу сургаж, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн олон улсын чанартай Гагнуурын сургагч багшаар бэлтгэх болно. Үүнд Эрдэнэт цогцлбор дээд сургуулиас 3 багш хамрагдаж, цахилгаан, хагас автомат, аргон Гагнуурын чиглэлээр бэлтгэгдэнэ. Одоогоор дээрх 3 багш нь олон улсын сургалтанд бэлтгэгдэж байгаа бөгөөд чадамжийг нь сайжруулах зорилгоор Герман Монголын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр 2 удаагийн сургалтанд хамруулад байна. Мөн мэргэжлийн боловсролын сургагч багш нарт тавигддаг шаардлагын дагуу мэргэжлийн боловсролын сургалт болон багшлах эрхийн сургалтад тус хамраад байна. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Герман улсын Гагнуурын мэргэжилтэн хөгжлийн зөвлөх Алекс Фетерийг ISO 96-6 стандартуудыг анх нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургагч багш нарын чадварыг сайжруулах чиглэлээр ажиллуулахаар болжээ. Дэлхийд дахин тархаад байгаа коронавирус сар тахал нь үйлдвэрлэл сургалт гэлтгүй бүхий салбарт хүндрэл учруулж байгаа ч уг төсөл нь Монгол улсад чадварлаг мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх ажил дээр анхаарлаа хандуулан төслөө үргэлжлүүлэн ажилласаар байна. Германаас 10 Гагнуурын аппарат, агааржуулалтын систем, бас бус энэ тоног төхөөрөмжүүдийг хүлээж авч байгаа энэ түншлэгч байгууллагууд болох Германы хамтын ажиллагааны нийгэмлэг Шанхбау Нордхаусен компанид маш тархснаа илэрхийлмээр байна.